Эрхэм үзэгчдээ төлөөлөл нэвтрүүлгийн эхний дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн зочноор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Шир Бадрын Ган Муран өргөдөн оролцож байна. Тэгэхээр нэвтрүүлгийн бас салхийг эмэгтэй төлөөлөгч хагалж байгаад миний хувьд бол сэтгэл бас маш өндөр байна. Тэгээд хоёулаа өнөөдөр бас үр өгөөчтэй сайхан ярилцлагыг сонсогч үзэгчтэй хүргэнэ гэдэг итгэлтэй байна. Төлөөлөгч гэж яг таны бодлоор ямар хүнийг хэлдэг юм те? Манай иргэдийн хувьд бол нөгөө иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч гэдэг ойлголтын талаар ер нь мэдлэг бас хомос байдаг шүү дээ. Тэгэхээр энэ талаар эхлээд та нийт одоо үзэгч сонсогчдоо мэдээлэл өгөөч. За өнөөдөр бас бидний нэвтрүүлгийг үзэж байгаа сонсож байгаа та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За тэгээд төлөөлөгч байна гэдэг бас их том хариуцлага гэж ойлголтойгоо төлөөлөгч болох тийм шийдвэр гаргасан байгаа. За ер нь яг аймаг оронд тэр тусмаа иргэдт маань нэлийн тулгымцсан асуудал байдаг. За энэ тулгымцсан асуудлыг ер нь шийдвэрлэх гэж энэ төлөөлөгч хүн байдаг гэж ойлгодог. Төлөөлөгч байна гэдэг өөрөө тийм маш том эсвэтэй, маш том одоо тийм хариуцлагатай, маш тийм их одоо байг хөхтэй л өөрийгөө мартаж бусдын төлөө ажиллах тийм шийдвэр гаргадаг тийм ажиллаа гэдэг бас иргэдтэй хэлье. Тэгээд маш том нөгөө хариуцлагыг үүрж байгаа л хүмүүс гэсэн үг шүү дээ тийм үүрж байгаа. Тэгээд энэ бол төлөөлөгч гэдэг ажил бол маш том ажиллаа гэж би ойлгодог. Тийм болохоор их хариуцлагатай хандах гэж байна тэгээ. За тэгэхээр таны хувьд бол 1-р багаас сонгогдсон байгаа тий. Одоо яг 3 жил гэдэг чинь одоо 4 жил болох гэж байна. Нэг хасны одоо ажлаа тайлгнах хугацаа бол тун ойртож байна шүү дээ тий. Тэгэхээр энэ одоо 3 жил хагасын хугацаанд таны хувьд тойрогдоо одоо хийсэн ажлуудаасаа бас танилцуулаач. Багийн хувьд бол нэлээд одоо сүүлийн одоо илчлэлүүдэд нэлээд хаягдсан гэж одоо хэлж болох үйс. Ийм одоо баг байсан. Ялангуяа нэлээд одоо аслагдсан баг аймгаасаа нэлээд зайдуу тэгээд хүн амын хувьд нэлээд одоо эмзэг болгийн хүмүүс ихтэй. Тэгээд тулгымцсан асуудал нь маш их. Тэгээд ийм баг багтаар би төлөөлөгч очсон байгаа. Тэгээд энэ бүхний одоо үйлчлэхийн тулд 3 жилийн хугацаанд бол нэлээд одоо давтаа ажлуудыг хийх гэж ерөн бол одоо шийдвэр гаргах төвшөнд одоо дуу хоолойгоо нэлээд хүргэлээ. Төлөөлөгч гэхээр одоо ингээд шууд одоо өөрөө юм ашиг бариад аваад хийждэг гэж нийгэм бас ойлгодог. Ойлголт ингэж ойлгодог тийм хүлээлт байдаг. Тэгвэл төлөөлөгч хүн гэдэг чинь энийг одоо тодорхой төвшөнд дэвшүүлж тэр асуудлаа одоо шийдвэрлэх гэж одоо явдаг юм ажиллагаа. Мэдээж одоо өнөөдөр аймгийн хэмжээнд нэлээдгүй олон төлөөлөгч байгаа. Тэр болон одоо баг багтаа одоо асуудлаа шийдвэрлэх гэж явдаг. Гэхдээ тэгвэл манай аймгийн чинь шийдвэрлэх төвшинний одоо төсөв маань хэмжээ хязгаартай байдаг. Тэр хэмжээ хязгаартад одоо бид аль болохоор эренбэлж одоо асуудлаа тавихгүй бол одоо манай аймгийн төсөвт одоо тийм их төсөв байхгүй. Тэгээд тэрэнд нь л одоо яг тулгымцсан асуудлыг одоо ингээд шийдвэрлэх гэж бид зорьсон байгаа. Тэгээд хамгийн их тулгымцсан асуудал бол хогны асуудал байгаа нэг дараагийн. Хогны асуудал ер нь гэхдээ яг хогны асуудал бол 1-р багийн асуудал гэхээсээ илүү аймгийн асуудал. Гэхдээ тэнд хамгийн их өртөж байгаа хүмүүс нь бол 1-р багийн хүмүүс. Хамгийн их одоо тэнд хүндрэлийг давж одоо тэр их актер утаа гонор тийм ээ тэр одоо яг л манай багтаар байгаа болохоор нэлээд одоо хугацаа тавигдчихсан. Энийг бол би шийдвэрлэх гэж энэ одоо 3 жил бол нэлээд даривтай явлаа. Асуудлыг нэлээд хөндөж одоо яаж одоо энийг одоо байхгүй болох. Одоо бол бидний хогны цэгээр байхгүй болох асуудал. Энэ хэмжээнд бол хогны асуудалтай бол бичиж оролцож одоо бүр тууз байгуулах хэмжээнд очоод чавс өгөх туузыг бол одоо өдөрч явж байна. Тэгээд энэ дээр л яхаа зүгээр иргэд маань өнөөдөр нэг асуудал төвшүүлээд яг тэр дараа ингээд шийдэл гаргана гэж бас ойлгодог. Гэтэл энэ бол бас нэг цаг хугацаа бас яг надад шалтгааллахгүй олон юм байгаа. Гэхдээ би бол асуудлыг ийм байна. Энийг одоо зогсоох хэрэгтэй, ингэж зогсоох хэрэгтэй гэсэн шийдлүүдийг хийж чаддаг юм онцлогтой байгаа. Тэгэхээр ерөнхийдөө хогны асуудал дээр ялангуяа хогны менежментийн асуудал дээр нэлээдгүй одоо асуудал төвшүүлсэн байгаа. Ялангуяа тэр авто баазын асуудлыг шийдвэрлсэн байгаа. Хогны
одоо тэр чавьсан хөгжлийн ажилчдын байрны асуудал одоо хүний нийгмийн асуудал байгаа шүү дээ тийм ээ. Ялангуяа чавьсан хөгжлөөр эмэгтэйчүүд голдож ажилладаг тээврийн асуудалтай. Тэгээ энэ асуудалтай нэлээд дөрвтэй одоо байр суурийг илэрхийлж за ер нь бол хогны асуудлыг бол нэлээд тодорхой төвшөнд аваацсан гэж хэлэхэд болно. За яг одоо энэ жилийн хувьд хогны асуудал бол зүүн талын хогны цэгийг бол буурших хэмжээнд хүрчгээд байна. Одоо эхний ажлууд хийгдээд явагдаж байна. Мөн одоо шинэ хогийн цэг дээр 3.7 тэрбум төгрөгийг улсын одоо төсөв тавьж одоо тийшээ одоо хогийн цэгийг бөгжүүлэх гэдэг ийм асуудалтай нэлээдгүй яриад одоо бас улсын одоо төсөв тавиулахаар явсан байгаа. Мөн одоо хог төвийн машинуудын ажиллагааны асуудал энэ бол 630 орчим сая төгрөгийг одоо хог автоазын одоо шинжилэлтэд тавиад одоо бол ямар ч хэсэг эхлэлэнд тавигдаад явж байна. Мөн одоо хогны дахин боловсруулах одоо цех одоо байгуулах асуудалтай 350 сая төгрөг тавигдсан байгаа. Энэ бол бас нэг жил бол хийгдэж дуусчих нь байгаа. Энэ асуудлууд одоо шийдэгчмэр залгуулад одоо хогийн одоо ялган ангиллах одоо цэг нь одоо байгуулагдана. Тэгээ иймэрхүү маягаар нөгөө бүх юм уялдаатай болохоор нэг ажлыг хийхэд бол нөгөө эхнийх нь ажлыг цөө явж байгаа цаашаа хараас нь хийж авах одоо юм учиртай болохоор одоо хогийн асуудлууд бол нэлээд одоо шийдэл төрж байгаа гэж одоо хэлэх болохоор хэмжээнд байгаа. Тэгээд 2024 онд бид багтаад зүүн одоо хогийн цэг бол бүр байхгүй болно гэсэн төв шийдэлтэй байгаа. Яг үгтэй хэлэхэд яг бид нар багтаа болохоор нэлээд том асуудалтай эхний ээлжинд тавьяг бацсан. Одоо жижиг асуудлыг яг өндө хойш тавьсан. Тоглоомын асуудал ч юм уу жижигхэн одоо ингээд ихээр одоо ингээд жоохон дээвэр асуудал гэдэг юм уу. Ягаад гэвэл бас энэ чинь бүхэл одоо төлөөлөгч нар багтаа юм тавиулахад зүтгэж байгаа шүү дээ. Гэтэл одоо нэг тоолоос юу харагдаж нэг олон юм тавиасаа харагдмааргүй байдаг. Яг жижигхэн тэр тоглоомын асуудал ч юм уу дээвэр асуудал ч юм уу төгсөөлийн асуудал гэдэг бид нэг бодоод хойш нь тавьсан. Тэгээ ерөн бол том асуудлуудаа тавья гэдэг. Манай аймгийн иргэд бол ердөө замын асуудал дээр л маш бухимдалтай байдаг. Тэгэхээр энэ зам бол нэг хэсэг бас нэлээд асуудалтай байсан. Тэгээ энэ асуудлыг та ер нь хэдэн онд шийдсэн? Энэ одоо хэдэн метрийн өргөнтэй хэдэн одоо километр зам бэ? За 20 оны сонгуулийн үед маань энэ замын асуудлыг нэлээдгүй тавьж өгсөн байгаа. Тэгээ энийг бол одоо энэ асуудал болж байсан. Яагаад гэвэл энэ зам угаасаа жоохон голцоогоо ойрхон тийм болохоор шавар шалгаа ихтэй ялангуяа одоо энэ багийн иргэдэд нэгэн тулгамдсан асуудал нэг байсан болохоор иргэд маань энийг бол нэг онцгой надад бол цагчээсэн. Тэгээ энийг бол ер нь бол төлөөч басныхаа хувьд шийднэ гэж амлалт өгсөн байгаа. Мөрийн хөтөлбөрт маань байгаа. Тэгээ энэ асуудлыг бол аймаг орны удирдлага тавиад шийдэл гаргах гэсэн тавьсан байгаа. Тэгээ ингээд энд ер нь яг 22 онд бол тавигдсан байгаа. Тэгээ яг юу нь бол төсөв нь 21 онд тавигдаад гүйцэтгэх нь 22 онд орсон. Тэгээд 800 гаруй сая төгрөгийн төсөвтэй анх тавигдсан байна. Тэгээд 600 метрийн утгатай 6 метрийн өргөнтэй хажуу талдаа ягуу хүний зам бүхий гэрэлцүүлэгтэй ийм зам байгаа. Тэгээ яг нөгөө ковидын үед ч бас жоохон хүндрэлтэй байсан тийм ээ. Эдийн засаг тэгээ жоохон хүндрэлтэй байгаад дараа нь 200 гаруй сая төгрөг бас тийм тавигдсан юм аа. Ингээд нэг тэрбум гаруй төгрөгөөр тавигдсан ийм зам байгаа. Тэгээ доошо нэлээд чанартай гүйцэтгсэн автограа гүйцэтгсэн байгаа тий. Аймгийн одоо зөвхөн тэр их хэмжээний мөнгийг бас энэ замд зарцуулна гэхээр тухайн одоо багийн төлөөлөгчийн одоо сүүхэ их байдаг. Ер нь тэгээд одоо танай ангийнхан гэж нэг бас ярьж байна. Ангийнхан одоо хин сүүхэтэй хин сэргэлэнд одоо багтаа юм шүүрээд авах боломж бас байдаг гэх тий. Тэгээ яг энэ нэг хасаа даваа тал байгаа л да. Нэгдүгээр Монгол Улсын нам өөрөө шийдэл гаргах төвшөнд байна. Дээрээс нь манай бэтгчнүүд намаасаа гуруулаа сонгогдсон байгаа. Тэгээ гуруулаа одоо багаараа сонгогдсон даваа тал нөгөө төчлөөр бидний нэгдэл гэдгийг бас харуулж болно. Нэгдсэн байхад бас нэгэд ер нь яг багийнхаа иргэд хэцүү сонголт хийсэй л хэлэх гээд байгаа байхгүй тий. Гурав багаараа сонгох хэцүү байсан. Тэгээд тэр төвшөнд бид нар мэдээдгүй яриад. Тэгээ энэ яг хамгийн гол нь иргэд маань одоо тулгамдсан асуудал ялангуяа ганцхан энэ чинь миний ил чараалынхаа хас хэлөө тийм ээ. Маш олон одоо аймгийн иргэд явна шүү дээ. Тэгээд орчиж байгаа асуудлыг илүү ганцхан одоо нэг асуудыг дандаа нэг багийн асуудал гэхээс илүү багада тавигдсан гэсэн тэгээд дагаад аймгийн маань асуудал шүү дээ тийм. Энэ жилийн төсөвлөлд бид нэр ерөн бидний мөрийн хөтөлбөрт байгаа. Сэлка толгойл дээр бол
тулааны шугамын асуудал байгаа. Ер нь бол бидний цаашдаа иргэдэд одоо бас өндөр байшин гэхээс илүүгээр 0.7 газар 5 тухтай байх. Тэндээ одоо өөрсдийнхөө амжилтыг одоо залгуулах хэмжээний одоо тийм орчин үеийн одоо сууц барьж амьдрах тийм нөхцөлийг бүрдүүлэх дулааны асуудлыг шийдэх тийм зорилт тавьсан байгаа. Энэ жилийн төсөвтөл энэ дулааны асуудал тавигдаад шийдэх одоо их хэмжээнд өрчгöd байгаа. За мөн одоо өрхийн юм байгаа. Манай багч нь нэлээд аслагдсан сум баг болохоор энэхийн одоо үсгээ жоохон орхигдоод байдаг. Энэ жилүүд нэг 580 эдэн сая төгрөгөөр өрхийн үсэг тавилаад одоо ажлын гүйцэд ирээд явж байгаа. Энэ амралтын бараг ашиглалтанд орчих байх. За ер нь яг иргэдийнхээ тулгамдсан асуудлууд бид нэлээд тавьж байгаа. За системийн асуудал байсан, жижигхэн эмээ сангийн асуудал байсан. За эдгээр бүх шийдэгдсэн байгаа. Тухайн баг дээр одоо жилдээ тэдэн төгрөг одоо хуваарлан төсвөлнө гэсэн тийм одоо дүрмтэй ч юм уу тийм байдаг юм уу? Эсвэл тодорхой хийгдэх ажлуудаасаа шалтгаалаад төсвийг одоо хуваарлах уу? Тий, ер нь тодорхой багасаа юугаас шалтгаална. Тэгээ хамгийн гол асуудал нь аслагдсан баг гэхээсээ илүү. Тэгээд ер нь сүүлийн миний бодож байгаа сүүлийн 10 орчим жилүүд ингэ дарвтай ажил хийдэг байгаа байхгүй энэ баг дээр. Томчилсан иргэдийнхээ одоо тарьсан зорилтоо биелүүлээд явж байна гэж хэлмээр байна. Яг одоо энэ аймаг орнотны хөгжлийн одоо энэ бодлого одоо энэ бүхэнд та бүхэн дандаа нэг шуумаар явдаг байхгүй аяас санацч юм уу бас нэг бодсон бодлого байдаг баг. Ялангуяа манай аймгийн хувьд хөгжих одоо боломж нь маш их өргөн гэж боддог. Аймагт уул уурхай тийм. Тэгэхээр энэ тал дээр та ер нь ямар бодлого тавьдаг вэ? За манай аймгийн хувьд бол их давуу талтай онцлогтой аймаг. Тэгээ ягаад гэвэл бид нар одоо станцын хувьд тийм өнөөдөр бас аймагуудыг бодвол бараг хотын статустай юм аймаг шүү дээ. Тийм. Тэгэхээр өнөөдөр ийм том захлагын станцтай өнөөдөр дахиад 50 мегаваттаар бид нар өргөтгөж байна. Дээрээс нь уул уурхай ихтэй. За агарын бомбтой хэлийн одоо олон одоо устай холоо тогтоосон ийм том аймаг байгаа. Тэгэхээр бид нар бол айгүй тийм энэ хундаан гэх юм одоо сойр надад тийм одоо маш их тавигдсан том аваргатай аймаг. Тэгээ ийм сайхан хойно уурхайтай байна. Ингээд ийм олон давуу талтай болох манай аймагуд ерөн бол би хөгжлөөр маш их гоо зэрэг харж байгаа. Тэгээ энэ бол тодорхой байгаа. Хөгжин өстөний хөгжин тодорхой болсон аймаг мөн байгаа. Тэгээд биднэрт яхаа өнгөрсөн жилүүдэд орхигдсон нэлээдгүй асуудал байгаа. Гэхдээ одоо бид нэр бол хөгжлийн одоо шинэ эрдэнэ рүү явж байна гэж бодож байна. Одоо бол бид нэр харийн бомб зам тавигдж байна, улхны руу тавигдж байна. За тэгээд аймгийн дотор замуудыг бол одоо хайрын дараахан талбар нэлээд тавихад сайн тавих одоо шийдвэр гарчсан байгаа. Тэгээд одоо бидний ярьлаад байгаа тамийн 50 гэдэг асуудлуудаас шийдэгдэж байна. За усны асуудал дээр бол онцгой одоо ус анхаарч байгаа. Тэгэхээр усны асуудал бол энэ ондолоод ирэх ондолд шийдэгдчихнэ гэж байгаа. Тэгэхээр бид нэ усны асуудал шийдэж байна. За хогны асуудлыг бид бас дахин тавтан яриад байгаа тийм ээ. Хогны асуудал шийдэгдэж байна. За одоо манай аймгийн хувьд байгаа дулааны шугамын асуудал бас энэ одоо энэ жилийн оны төсвөд тавигдах гэж байна. Тэгэхээр яхаа манай аймагт хөгжлөө бол тодорхойлсон байгаа тийм ээ. Баруун тийшээгаа хөгжснээр бол бид нэр одоо 20 дугаар баг руу бид нар хөгжлийн нэг том хөтөлбөр тавигдсан байгаа ш. Энэ бол нэлийн одоо 45 га газар одоо 90% болон төрийн хөршлөлтөөр одоо ингээд эзэмшүүл тэнд одоо хөгжил тавигдахаар одоо орон сууцаа тавигдчихээр сургууль талбай сургууль цэцлүүд баригдахаар мөн одоо олон улсын хөлөөч ашиг бодлоод тэгээд нэлийн одоо том агуулгаар ажлуудад төлөвлөгчөд явж байгаа. Тэгээд ерөн бүр зураг төслүүд нь хийгдэж дуусч байна. Тэр одоо бас нэрийн марцсан байна ямар дэсэн компани болоод яг хийгээд ерөн бүр зураг төсөл дууссан. Ерөн 2 дугаар буюу бид нар бол хөгжлийн том цэг болгож авч байгаа. Тэгэхээр аймгийн маань хөгжлийн асуудал бол их жилүүдэд бол нэлээд одоо дараатай хийгдэж байгаа. Одоо ахын бол эрдэнэт бол
аймагт дотор нийтийн тээвэр яваад эхэлсэн байна. Аль тийм. Тэгэхээр нийтийн тээвэр явснаар одоо ямар одоо ач холбогдолтой байх вэ гэдэг. Би бол энэ дээр бас нэлээд бодож байгаа. Иргэдийн маань нэг юм санхүүгийн байдал гэдэг юм уу, нэг бол одоо эмэгтэйчүүд юм тайван амьдрал явж чухал байгаа. Тэгээ ихэнх одоо иргэд маань одоо машины зээлтэй байгаа. Тэгээ машины зээлтэй байхгүй байхаа аргагүй. Нуурын цагийн одоо хэрэгцээ байгаа байхгүй. Хүүхдүүдэд урд нь бид нар нийтийн тээвэртэй байдаг болохоор хүүхдүүд бид автосаар яваад асуудал шийддэг байсан бол одоо хүмүүс нь хувийн унаатай болчихсон байгаа. Хувийн унаатайгаа уялдуулаад одоо мэдээж санхүүгийн асуудал нэлээд бас хэмжээлтэй байтлуулсан байгаа. Тэгэхээр нийтийн тээвэр явснаар бол бас аймаг маань хүмүүс бас сүүлдээ нийтийн тээврийн одоо хэрэглээг одоо авчих юм бол одоо машины хэрэглээ багасна. Аймгийн дотор бас төвжирч гэдэг юм одоо ирээдүйд одоо болцсохгүй шүү дээ. Бас манай одоо бараг төвжирээд эхэлчихсэн байгаа. Тэгээ иймэрхүү одоо асуудал нэлээд одоо олон асуудлууд байгаа. Ер нь нийтийн тээвэр явснаар нэлээдгүй одоо дэвшил гарна гэж үзэж байгаа. Ялангуяа энэ хүүхдүүдийн аюулгүй байдал. Тэгэхээр одоо нийтийн тээвэр асуудлыг бас төлөөлөх хэвээр аймгийн хэмжээгээр тавьж явж байгаа гэж хэлж болно. За бүтээн байгуулалтын талаар бол нэлээдгүй ажлуудад хийгдэх юм те, зарим нь бол ингээд хийгдэд явцсан юм байна. За тэгэхээр танаа баг одоо яг хичнээн одоо яг харьяанд нэргэд байдгийн. Дээрэс нь яг хамгийн чухал зүйл бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг одоо нэмэгдүүлэх гол бас ажлуудын нэг шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр та бас ямар одоо бодлого барьж ажиллаж байна? Ер нь бол манай баг 6000 гаруй гэдэг байдаг. Тэгээд эндээс хөл бараг 40 орчим хүмүүст одоо ашиг байргүй байгаа. Тэгээд энэ бол яхаа гослож одоо эмгтээчүүд нь ашиг гарахгүй байгаа гэсэн үзүүлэлт байдаг юм байгаа. Энэ дээр бас нэлээдгүй бид нар ажил одоо зохион байгуулсан. Ялангуяа би хөдөлмөрийн халамжтай эмгтээчдийн одоо ажлын байрын асуудлыг нэлээд хөндөж ажлын байруудад жуулчлах. Одоо энэ жил ихэд бид нар 100 орчим эмгтээчдийг одоо ажлын байранд жуулчлахаар эхний одоо 20 одоо эмгтээ бид нар ажлын байранд жуулчлах байгаа. Ер нь одоо энэ бол төр ажлын байр л та. Одоо бид нар бас 80 ажлын байранд жуулчлах. Тэгээд ажлын байранд одоо хамруулах. Ер нь одоо хөдөлмөр эрхлэлтийн асуудал дээр яг одоо миний хувьд бас нэг ажил олгогчийн хувьд яг баг руугаа ажил олох. Ялангуяа одоо багийн одоо дарахтай багийн одоо ашиг хэсэгтэй бол нэлээдгүй одоо тулж ажиллаж байгаа. Тэгээд маань яг баг дээр одоо багаас бол нэлээдгүй олон хэрэгтийг бол ажлын байранд хамруулсан байна. Ер нь бол зүгээр иргэд маань гэрээсээ гараад одоо өдөр тутмын асуудал, дээрэс нь одоо тэр асуудлыг шийдэх төсөв мөнгийг одоо батлах хэлцэх хүмүүс нь бол та бүхэн чинь ялцгүй чухал төлөвлөлтөө. Тэгэхээр багийн иргэд маань ер нь танд голдож ер нь ямар саналуудыг тавьж байна? Яг ер нь багийн иргэдэл ер нь байнгын холбоотой. Ер нь иргэдтэй бол маш одоо ойрхон ажилладаг гэвэл бас хэлж болно. Иргэдийн хувьд бол яг зүгээр яг над руу хандахтай бол ихэнхдээ л ажил олох. Ялангуяа тэр хүлэмж өгөө ногоо чиглэлээр өрхийн аж ахуйн хэрэглэх талаар бол нэлээд одоо тусламжтай хүсдэг. Тэгээд энэ дээр бас нэлээд ажлууд уулзалтууд хэд одоо хийсэн байгаа, нэлээдгүй хийсэн байгаа, залуучуудын уулзалт хийсэн байгаа, иргэдийн ахмадуудын уулзалтууд хийсэн байгаа. Энэ дээр бол иргэдийн бас өөрсдөөс оролцох чухал байдаг л да. Энэ дээр яг ажилд болох саналаа. Энэ дээр л ажлын байраар хангах дээр бол нэлээд ил байдаг гэж хэлж болно. Ойрхон байдаг. Тэгэхээр энэ нь дамжуулж нэлээдгүй одоо байгууллагуудаар иргэдэд одоо ашиг барьж оруулсан байгаа. Нэгдүгээр багийн төлөөлөгч хүн тэгэхээр яагаад ер нь нэгдүгээр багтаас нэр дэвших болов? Миний хувьд болохоор ер нь жоохон ингээл яг ингээ иргэдтэй асуулт ер нь жоохон уустраас их хол байсан бодолтой байсан боловч яг амьдрал маань ингээд олон ингээд яагаад гэсэн асуулт байдаг байхгүй юу. Тэгээ яагаад бид ингээд ийм байх хэвээр яагаад энэ асуудлыг шийдэж болтгүй гэдэг аюул асуудлуудыг би олон та тавьдаг байсан. Тэгээ яг ингээд сүүлдээ бодсноо ер нь дотор нь ороод үзье. Яагаад энэ болтгүй бол та яагаад энэ асуудал ингэдэг гэдгээр бодсон. Тийм болохоор ер нь бол ямар ч хэлсэн шийдэл гаргахын очиж бодсон. Тэгсэн байх манай баг дээр яг би түр хэлээдсэндээ ашигласан баг тэгээд бас илүү басан ингээд тий орхигдоод байсан. Тэгээ аюул ер нь бол тэр аюул бодгцол та. Өөрөө энэ багд яг өссөн үү? Тийм миний баг нэгдүгээр миний өссөн баг байсан. Тэгээд яг зүгээр миний хувьд нэг шинэ бохон төрийн бас байгууллага байгуулад 18 оноос хойш яваад тэгээ ер нь олон асуудлыг харсан л да. Тэгээд яалчгүй энийг одоо шийдвэрлэхийн тулд одоо дунд нь орохын зүй юм байна. Өөрөө тэнд очихын зүй юм байна гэж бодсон. Тэгээд ер нь одоо ч гэсэн их тэгээд орсон дайгуу бүртгэл хангалуун байгаа зүг гэж бодож байгаа тийм. Ер нь бас магадгүй
энд би байсан болохоор энэ замууд тавигдчих магадгүй тий. Ягаад гэвэл нэлээд гүйдэг эмхтэн гэдэг чинь айгүй тийм өөрчлөлт нэг тий. Ингээл асуулын яриа тэгээд дахин яриад байн очоод за одоо нэрээ бүр заримдаа бас дарга нараа залхдаг байдаг. Тэгээд асуулаа дахин ороод ирэх юм байна нэрээ. За гэдэг ч юм уу тий. Тийм гонцлог байдаг юм гэж бодсон шүү дээ. Эмхтэн өнөхөр гэдэг юм уу? Миний өөрийн хувь ариун шингээ олсон юм уу тий. Тэгээд яриад яваад тэгээ асуугаад яваад очоод хаалган зохиол яваад гэдэг байхгүй тий. Тэгэхээр бас нэг за яалчгүй одоо иргэдийн маань толгойн асуудал юм байна. Тэгээд төлөөлөх хувьд ингээд үнэхээр энэ дээр айгүй тийм сэтгэл зовж байгаа юм байна гэдэг юм. Иймэрхүү ойлголтууд бас байсан болов гэж боддог. Тэгээ хогны асуулт бас тийм байна шүү дээ. Яваад лага тий. Таны хувьд бас Монголын эмэгтэйчүүдийн холбооны дорнод салбар зөвлөлгүй салбарын тий тэрхүүнээр ажиллаж байна. Тэр энэ ажлыг бол аваад жил гадны нүрийг үзэж байна. Хизээ энэ ажлыг тавсан. За ер нь 3 жил гарсан болж байгаа шүү. Тий 20 онд тий 20 оны 5 сард авсан байна. Эмэгтэйчүүдийн асуудал бол ер нь сүүлийн жилүүдэд нэлээд гусаар тавигдаж байгаа шүү. Ягаад гэвэл эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт эмэгтэйчүүдийн одоо төв шигдэх шамжрах эмэгтэйчүүдийн одоо мэдэх эрх гэдэг ч юм уу ийм асуудлууд нэлээд явж байгаа. Ер нь яхаа хөдөлмөр эрхлэх асуудал юм жижиг одоо үйлдвэрүүд байгуулах тийм асуудал нэлээд хүндэж ярьж байгаа. За ер нь бол эмэгтэйчүүд ялангуяа одоо хөдөө сумдын эмэгтэйчүүдэд оршил хэлбэрээр ажиллая. Яг оршилын журмыг нэлээд дэмжиж байгаа. Ер нь 9-өөс дээштэй одоо ингээд эмэгтэйчүүд нэлээд нэгдээд оршил байгуулах боломжтой. Тэгээ оршилыг бол нэлээд санхүүгийн хувьд дэмжих тийм бодлого барьж байгаа юм байна засгийн газраас. Энд дээр бол мэдээдгүй одоо санхүүгчдийн нэгсэн төлөвлөгөөтэй байгаа. Оршуулад яагаад ундаг вэ гэхээр барьцаа байхгүй. Тэгээд нөгөө нь түүх байхгүй гэдэг ундаг. Тэгэхээр бид энийг хүснэ дэшээ бас төвшөлт тавьж байгаа манай холбоогоор дамжуулаад тийм ээ түүх холбоогоор дамжуулаад юм уу. Яагаад нөгөө эмэгтэйчүүдийг одоо түүхэнд битгий хараач. Яг ураас дөрвөн түүхтэй оршоод энэ зээлийг авах болно гэдэг ч юм уу. Нэг эсвэл одоо банкар дамжуулаад банкны дээр баган шалгуу яриад унцдаг. Энэ үедээ зогсоогоо нэг л одоо санхүүчдын эмэгтэйчүүдийн бизнестэй дэмжиж байгаа юм бол чормоо өөрчлөөсөө их юм бидний шаардлага тавьж байгаа. Манай холбоо бол яг энэ дээр л яг бүх эмэгтэйчүүд одоо сигнал өгөө бид нар дээр ажиллах чиглэл өгөөд яалтаа холбоотой оршуулгуудаа байгуулаа гэсэн энэ асуултаа мэдээдгүй явж байгаа. Сумдын засаг даргаартай уулзалтыг яг биеэр хэлсэн байгаа. Тэгээ энэ дээр бол яг эмэгтэйчүүдийн ажлын байраар хангая. Ялангуяа одоо эмэгтэйчүүдийн үйл ажиллагааны хэвийн явуулах одоо юм ажлын өрөөтэй болгож өгөөч. Тэгээд ингэсэн юм санал тавьсан байгаа. Тэгээ ихэнх энэ сумд нь ерөөсөө дэмжсэн. Тэгээ энэ дээр нэг өрөөсөө бас асуудал байдаг юм байна. Тог цахилгаан нь яах вэ? Халаалт нь яах вэ? Ийм асуудал бас тав гарч ирдэг юм байна. Тиймээс биш сумдууд бол яг энийг бол дэмжиж бэлэн байгаа. Тэгээ ер нь бол яг энэ ихэнх сумдад тийм хуучны байрууд манай аймагч бас нэг ингэ даваа талбай юм дээр үед Орсын одоо их байруудтай байсан. Тийм болохоор хуучны байрууд их байдаг. Тэднийг засаад офис болон одоо жижиг ажлын байрууд гаргахад боломжтой юм байна. Яг гацсан асуудал санхүүгийн асуудал гэдэг байгаа юм байгаа л тийм. Тэгэхээр бид нар одоо эхний ээлжиндүүлийнхаа ямар ч ясан Баянтан сумын дээр одоо нэг засаг даргын 10 гаруй захирлаа. Тэгээ дарга байгаад тэгээ засаг даргын тэгээд Ариун Бат одоо тэргүүнтэй бид нар одоо ярилцаад Баянтан сум болон 2 өрөө байрыг одоо ямар ч ясан эмэгтэйчдийн холбоотой өгөөд за бид нар ер нь зураг төслийн ажлыг хийхдээ дууссан. За ер нь энэ сарда багтаад тэр ашиглалтанд орчих байх. Тэгэхээр эхлээд энэ зүйн тэнд нэг жижигхэн кофе шоп маягийн өрөөтэй хажууд талд жижигхэн цехтэй одоо нэг анхан шатны юм явах гэдэг шүү дээ. Хажууд нь жижигхэн одоо эмэгтэйчүүд маань ажиллаа ярих уулзалтын өрөөтэй одоо ийм одоо нэг ажил хийгдэж байна. Саяхан таваас нэг ийм ажлнаас ажилласан байсан. Сумдаар яваад ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөж байгаа сурагчдыг ихтэй сургуульд сурах одоо тэр боломжийг нь бас бүрдүүлж гисэн тэр бүр бас боломж бүрдээгүй хүмүүс зөндөл байгаа штэ тий. Энэ талаараа бас дэлгэрүүлээд нэг яриад өгөөч. Яг хизээ яаж эхэлсэн? Яагаад энийг бас эхлүүлэх болов? Ер нь бол болсол гэдэг юм бол би бол тэрийг аягүй хүндэлдэг. Аягүй бол аягүй өндөр боловсролтой байх юмсан гэдэг. Тэр хэмжээнд хүүхдүүд маань бас нэлээд одоо тийм нэлээд сайн сургуулиудад
болоод эзэмшсэн. Тэгээд яг миний хувьд л хаа нэг тийм өөрөө хувь хүнийхээ хувьд айгуу тийм юу хүн юм байлээ. Хүндэх өгөх дуртай гэх юм уу. Хүний хувь бодол их зөөлөн ч гэдэг би тийм үгүй юм байлаа. Тэгээд яг өнгөрсөн 18 оноос би хэлжсэн шинэ бүхэн төрийн бас байгуулгын яг ингээд сургуулийн хүүхдүүд рүү хандив тусламж өгөхтэй хүүхдүүдийн сарын зөвлөлтөд оруулах. Тэгээд ерөө яах ингэсэн байгаа юм. Ер нь л хамгийн чухал юм ер нь л оюунлаг иргэн л авах хэрэгтэй гэж ойлгосон. Ер нь бол одоо хүүхдүүд маань аль болохоор л сурч мэдэж тийм ингээд ер нь одоо бол ингээд хэл хэлэр чинь хэрэглээ болчихлоо шүү. Урд нь бол болсоо англиний багш ч юм уу Германы багш гэдэг байсан бол тэр хүүхдүүдтэй нийтлэг хандлага бий болчихлоо шүү дээ. Тэгэхээр яг зүгээр би өөрийнхөө төлөөлөгчийн хувьд дагдараа яг нэг тодорхой төвшөнд хүүхдүүдийг бас ингээд тэтгэл тамлээ. Тэгээ аймгийн төвөөдний сургуулиар ихэнх нь 800 оноо авдаг. Манай одоо багийн сургууль бол бас л жоохон 600 оноо, 700 оноо. Тэгээ зарим нэг 700 орчим оноо аваад байгаа. Тэгээ энэ тооноос зөвхөн ингээд тоо гэхээсээ илүү өнөөдрийн чанар үзүүлэлтгээд би бас ойлгосон. Тэгэхээр яг нь хүүхдүүдээ тэтгэлээр зарлчих юм бол илүү бас нэг юм итгэвтэй болчихлоо. Ганцхан одоо тэгээд хүүхдүүдээрээ хандаагүй бас нэг 800 оноо одоо ингээд хавж багш нар ааш 800 оноо одоо авч байгаа. Тэр багш нартай бас нэг уулзалтуудыг хий. Багш нарлуугаа бас ингээд хамтлан одоо яаж одоо 800 оноо авах яаж төхөн байхыг хүүхдүүдтэйгээ яаж ажиллах гэдэг ийм асуултууд сургалтууд уулзалт нэлээд хийсэн байгаа. За яг манай багч нь жоохон тийм эмзэг бүлэг ихтэй баг байдаг. Тэгэхээр хүүхдүүд маань нэг юм нэг цусан босомч гэдэггүй тийм харагдаад байсан болохоор нэг 16 хүүхдийг олон улсын найрамдсанд явуулсан. Тэгээ ягаад гэвэл нөгөө хүүхдүүд маань орчны хөгжлийг өгч чухал шүү дээ. Тэгээ тэр чинь олон улсын цусан хэмжээндээ энэ тентхийн хүүхдүүд ирнэ. Тэднэртэй бас хөлбөмбөлөд бас нэг юм хараад нүд цайлаад аргуур болохлоо гэж бодоод 16 хүүхдийг найрамдсанд явуулаад та нэг жилдээ 3 хүүхдийг оюутны тэтгэлэг болгоод ингээ яваад тэгээ сүүлдээ яхад ганцхан баг гэх нь бас жоохон тиймэр санагцсан да. Алийн болон бас баг гэхөө бас ажиллахаар нэлээд олон өөр багуудыг хамруулъя. Дээрээс нь сумдыг хамруулж болоод энэ жил яг сумдаа нэлээд тэтгэлээс харсан байгаа. Тэгээ сумдад дээр ер нь сумдын тэтгэлгийг нэлээд өндөр хэмжээнд зарсан байгаа. Сургуулийн төлбөрийг 50 хүртэлх гэсэн байгаа. Тэгэхээр нэлээд сайн залгагдсан. Тэгээд бүх сумдаас 2 хүүхэд байгаа. Тэгээд зарим сумд яг 2 хүүхдээс л 1 хүүхдээ 100% авчих юм. Бас энэ жилийн төгсөх хүүхдэд биш. Одоо энэ сурч байгаа хүүхдүүд рүү өгөө гэсэн тийм хандлага тэр төлөвлөгөөд нэлээс авсан. Тэгээ нийтдээ энэ ер нь тоогоор 35 орчим хүүхдэд тэтгэлэг өгчгээд явж байгаа. Тэгээд яг хаа цаашдаа нэлээд өөр одоо хандлагаар бас олон улсын төвшин байгаа гэсэн бас бодолтой л байгаа. Яг ер нь яг юм өгөхдөө тэгээд эргээд надад гоё сайн юм ихлөө би боддоггүй л дээ. Ерөөсөө тэгж боддоггүй. Тийм байгаасаа ч гэсэн хүсдэггүй нэг яг. Ягаад гэвэл тэр их чухал биш. Тэгтээ яг их сайхан байдгийг юм бол олон хүмүүс ирээд талхлын үг сонсох тий. Хөрхөн байдаг шүү дээ. Манай монголчууд ч тийм хүнд айгүй гоё баярснаа илэрхийлж чаддаг шүү дээ. За тэгээ түрүүн би бас танаас асууж ирсэн тий. Одоо ингээд мүд богинохон тун богинохон хугацаа үлдсэн ингээд. Тэгэхээр 2020-оос 2023 оны таны одоо мөрийн хөтөлбөрийн биелэлд ер нь хэдэн хувьтай явж байна гэж та ер нь дүгнэж байгаа вэ? За ер нь бид Багдад нэлээд том асуудлууд л тавьсан байна шүү дээ. Замын асуудал, шавгийн асуудал, өрхийн эмнэлгийн асуудал, дулааны шугамын асуудал. Эдгээр маань барыг шийдэгдэж байгаа болохоор бид ер нь бэлэлт ер нь тунд ажгүй гэж бодож байгаа шүү дээ. Барыг биелж байгаа гэж бодож байгаа. За дээрээс нь ганцхан багийн асуудал гэхгүй аймгийн хэмжээний бас нийтийн тээврийн асуудал. За дэшээ одоо ингээд аймгийн дундын гүүрний асуудал. Ялангуяа одоо аймгийн ургаан зүүнтэй баруунтай 2 гүүртэй байдаг. Энэ 2 гүүр маань зүгээр нэг тийм юу дамжуулах хэмжээний гүүр байдаг. Тийм хүмүүс одоо тээвэр хэмжээний гүүр байдаг бол бид дундын гүүр байх бол хуучин одоо мотон гүүрээ бид одоо орчин үеийн одоо гүүр болгоё. Шинэ дэвшилттэй тийм ээ одоо замтай уршаага одоо магадгүй 75 аймаг маань цаашдаа хөгжөөд иймэрхүү бас шийдэл бас дэвшүүлж явж байгаа. Тэгэхээр яг миний хувьд бол яг төлөөлөгчийн хувьд бол Багдад одоо ингээд ясан өөрийн хөтөлбөрийг биелэгдэж байгаа гэж хэлж болно. Яг энэ дээр л өөр сэтгэл хангалуун байгаа. Тэгээ хогны асуудал энэ жил ингээд 50-54 онд хогны асуудал шийдэгдэж байгаа. Хөвөний
хөөчнийг яддаг тийм ээ. Тэгээд хөрсөг одоо бид тархины хөрс байгаа. Нүдний хөрсийг би аяг чухал гэж үздэг. Тэгээд хүн нүдээр харж байгаа тархи руугаа одоо шингээж одоо их гоё боддог. Тэгэхээр нүдний хөрсийг одоо нэлээд одоо гоё сайхан одоо хөгжүүлсэн юм сайхан гоё одоо цэцгс юм уу гоё тийм талбайнуудад их байрлах юмсан. Ялангуяа одоо иргэдийн маань одоо амарч суудаг тийм тухтай орчд. Ер нь тиймэрхүү юм маш хэрэгтэй байна. Ялангуяа орчин үеийн гоё шилдэг номын сан ч юм уу. За тиймэрхүү одоо төвшүүлсэн асуудал их байгаа. Бодож байгаа асуудал. Тэгэхээр яг мэдээж би аймаг болонд бол нэлээд одоо дарагтай юм хийх юмсэг чинь гэдэг хүсэл өстэй байгаа. Хамтий Бодсон одоо төлөвлөсөн ажлууд бол асар их байгаа юм байна. Тэгэхээр 2024 онд та ер нь дахин дэвшгөө сонгуульд. За бас хэлж мэдэхгүй байна. Яг одоо бол нэг шийдвэр гаргаагүй байна. Яг тухайд бас иргэдийн санал ямар байх юм. Иргэд маань үнэхээр одоо хийсэн ажиллагаанд үгнээ. Мэдээж бидний дээр хилцүүлгээ хийгээд ажиллагаа тайлбар таниулна. Энэ үдэл мэдээж иргэд маань дахин өдөө дэвших өсөлтөд ирэх юм бол үгүй байх. Тэгээд тухайд шалгах. Иргэдийн дүгнэлтээс шалтгаалах гэж ойлгож байна шүү дээ. Тэгээ яг бидний хувьд болохоор хийсэн ажиллаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй шүү дээ. Миний одоо ингээд ер нь хүн нэг хэлэх юмтай байх. Тэгээ хийсэн юмтай хэлэх юмтай байх гардаг байх шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол сайхан сэтгэл гоё байгаа. Тэгээ мэдээж мөнгө байдаг юм бол өсөө байдаг юм бол дахиад маш олон юм хийх бас байна. Гэхдээ бүх юм маань хэмжээтэй байдаг болохоор ямар ч байсан эренбэлээд хийгсэн өргөтгөлтэй юмуудыг хийсэн гэж бодож байгаа. За нэвтрүүлгээ энэ хүрээд өндөрлөе. Тэгээд нэлээдгүй болон одоо мэдээллийг бас үзэгчтэй хүргэж чадсан баха. Тэгээд бас авилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Нэвтрүүлгийн төгсгөлд бас гандаа танд хэлэх зүйл байвал бас нэлттэй. За яг миний энэ Дорнот аймагт би өөрөө боддог байхгүй юм. Одоо олон хүнд би хэлдэг. Би энд л одоо төрсөн. Энд л би одоо дуусна гэж боддог шүү. Тэгэхээр яг хүн тэм цаа мөртэй явах гэж боддог. Тэгээд энэ Дорнот аймагт үнэхээр сайхан байдаг. Яг тэгвэл би ингээд гараад надад бүхэл юм байна шүү тийм ээ. Сайхан ус байна, уул байна, тийм арт юм байна. Тэгэхээр бид нэг хажуудаа байгаа нэг жаргалгаа олж харахгүй байгаа юм гэж би харагддаг байхгүй хүмүүс маань ингээд бүхэмдсэн, бачилдсан алсын тийм гоё жаргалтай ирээдүг хайсан хажууд маань бид жаргалд ажил байл тийм ээ. Үүч одоо нэг өндөр одоо байшин барьснараа ч юм уу, гоё шилэн байшин барьснараа ч юм уу усын хөвч харагдахгүй шүү дээ. Хүн одоо байгаа ийм сайхан тал батгтаа бидний жоохон одоо чармаачхад л жаргалтай цаг ирнэ. Тэгээд жаргалтай цаг энэ төлөө одоо би бас чадлаараа өөртөө одоо байгаа боломж хүнээр ингээд чармаах болно гэж хэлье. За баярлалаа танд амжилт хүсье. За баярлалаа. За